Дэлхийн ертөнцийн түмэн гайхамшиг Монг тигрийн хүчинд орших нарлаг Монголын монголчууд дээдийн дээд их шүтэн бурханлаг ээжүүдийн ачийг сүслэн дагаж сүжиглэн хайрласаар он цагийн түүхийн алтан шаруулсан баяжуулсаар ирсэн ёс билэгт ард түмэн билээ. Энэ сайхан буянтай улсыг энэ жил 10 дахь удаахан баяжуулан хийж байгаа Монгол улсын өрлөг их өөлөн ээжийн нэрэмжит Монголын саран ээж нийгэмлэг Майдар бурхны хишиг засал бүрдсэн үлзий төдрийг төхөөн 80-аас дээш насыг зооглон энх тух тэгш дүүрэн жарган ява 21 алдарт их дархан бэр улсын ээжүүдийг шагналынхаа дээд намнаас болох Монголын буянтай ээжээр тодруулан залж алдаршуулах ёслол хүндэтгэлийн ажиллагаагаан Монголын бурхан шашинтны төв гандан тэгшлэн хийд мэгдэд жандрасыг гişүтэндэн хүндэтгэл үзүүлэхээс эхлүүлсэн нь эгдэг нь улсын ээжийн дээдлэн ажилладаг жаргалын дүрсийн магнаг тэнээлгэн мэлмиг нээсэн тэдгэрийн насан туршийн март дэшгүй сайхан үйл явдал болсон юм аа. Энэ алдарт буянтай өргөмжлөлт ээжүүдийг Азийн буддистуудын болон Монголын бурхан шашинтны тэргүүн гандан тэгшлэн хийдийн тэргүүн хамб номч мэрэгэн гавж Монголын саран ээжийн эрхэм хүү чой жамс их өргөөнөн хүлээн авч браалгасан алдарт ээжүүдэд сайнны өрөөл тавин төмөн шавийнхаа хамтаар насны ном хуран урт наслан удаан жаргахын бэлэгтээ сургаалan айлтхан сүсгдэн олныхон хямрыг сэргэн тэдгэрийн сэтгэлийн зулыг бадрааж өглөө. Хорол тоон бүхий урлагийн алтан тайзнан залгдан суугаа алдарт их дархан бэр Монголын буянтай ээжүүдэн өрн залж тэдгээр цариулсан Монголын буянтай ээжүүдэн дээдлэн залж хүндэх ёслол хүндийн ажиллагааг тус нийгэмжийн ерөнхийлөгч Монголын гоомарл ээж төрийн шингэлт ардын жүжигчин зууны манлаа сайхан эмэгтэй цогцлмаа нээж ерөнхий менежер академич Баточор өргөмжлөлийн үншин танилцуулснаар шагнал гардуулах ёслолын үйл ажиллагаа инхүү эхэлсэн юм аа. Монголын үндэсний эрх чөлөөний хөдөлгөөн өрнөсөн алдарт 1911 онд хүй цэглэн эдүгэ 93 насныхаа далаа их жаргалыг эдлэн ява 14 хүүхдийн алдарт их дархан бэр 163 ам бүлийн манлаан баясгалан болсон Дорнод аймгийн Баяндун сумын унган охин Даваагийн долгоргой эдийн засгч технологич инженер багш Нево эдийн засгч жүжигчин хөгжимчин кино судлаач сэтгүүлч дасгалжуулагч хуульч ойдлчин тогооч зэрэг 18 мэрэгжилтэн үрсэн баясуулан Монголын буянтай ээжээр өргөмжлөгдөн хүндлүүллээ. Дуу хуурын өлгийн нутаг Дундгов аймгийн Дэрэн сумын Бомбод нутгийн охин 106 настай ээжтэйгээ хамт их өтгөссөн намбайг үзүүлэн эдүгэ 87 насныхаа сүүдрийг зооглон ява 3 үеийн тайж угсаат Айрмын Ахмад Султан Баялдааны болон Хөлмөрийн гавьяаны улаан тугийн хийгээд хошоо алтан гацууданд Ахмад Дайчин Монгол улсын ударник худалдааны тэргүүний ажилтан Арвдангийн Цэнд аюушгай Булт олонтон буян төлс бүтээснийхэн төлөө Монголын буянтай ээжийн нэгэн болсон юм аа. Тий, тэр ноён нэр байгаа. Тэрээр Дайны фронтын алдар цэвлэгчээс өдгөө хүртэл 360 гаруй үрсийг их барин Монгол ардын хувьсгал намынхан ариун игнэнд 60 дахь жилдээ мөр зэрэгцэн ажиллаж амьдрал суугтан бүтэн өнчин хосорсон бяцхан охиныг сайн санааны буянт үлсийн сэтгэл гарган өөрийнхөө асрамж халамжинд авч хүний зэрэгт хүргэн сайн сайхан амьдрахад нь өөрийнхөө хишиг буйнан сэтгэл харамгүй зориулсаар ява ачтан билээ. Настан буурлууд цаавууж дэватага зооглож байгаа энэ сайхан өдрийг одоо олон түмэн олон настан буурлууд мөн олон ээж нэр мөн олон өр хүүхэд мөн төрлөөрөө төвшин элгэрэнг өрөөрөө жаргал сайн сайхан яваа сай гэж одоо эмэн өрөөж байна.
Завхан аймгийн цагаан чулуу сумын уугуул охин нийслэлийн сонгид айрхан дүүргийн 12 дугаар хорооны суугуул иргэн 6 хүү 5 охин 11 хүүхдийн алдарт их 4 удаагийн 5 жилийн гавшгаач тус аймгийн Баян нэгэн нэгдлийг анхлан санаачлагчдын нэг 86 настай Азсай бурай Батөчрийн ханд хүүгай буйнаан хурж булбрай үрсийнхэн хамт хотол улман баясуулдаг хон жилийн тэнүүн жаргал тэг сайхан амьдралаараа туулан Монголын буянтай ээж болсон юм аа. Тиймээс ч түүний ажил амьдралын мөнхийн шүтээн болсон үр хүүхдүүд нь хим, оюутны технологи, геолог, авто, холбоо мэдээлэл, дулаан, цэглэгааны инженер, хүний их хэмж, хуульч, барилгын техникч, гагнуурчин, засварчин, жолооч, эдийн засагч, необо зэрэг ажил мэргэжлийг эзэмшин, геолог, минералогийн ухааны доктор, магистр болцоон Монголын биеийн тамирын хийгээд эрчим хүчний тэргүүний ажилтан, математикийн олимпиадын алт мөнгө хүрэл медальт олон улсын математикийн олимпиадын шилдэг математикчдын алдар цолтны энд хүрэн эдүгэ 72 ам бүлэ болтлон өсөн дэвжиж буянтай ээжэн Монголын хүүхэд залуусын соёл амралтын хүрээлэн үзүүлэн алдарт малчин аав дамбын чойжил дорж аван дурсан санаж төмөн их чуулгын уран бүтээлчдийн тоглолтоор сэтгэлийн медалгаан 11 хүүхэд 30 ажизээ 14 30 9 оюутан 6 сурагчийн хамтаар өргөснө нь энэ буюу Болон аймгийн сайхан сумын хаг нутгийн унган охин нийслэлийн чингэлтэй дүүргийн 4-р хорооны суугуул иргэн Монголын шинэ үеийн уран зохиолын нэр төлөөлөгч театр, кино урлагийн үргэлжилсэн үгийн гарамгаа зохиолч Монгол улсын төрийн хөшөө шагналт урлагийн гавьяа зүтгэлтэн манай орны шилдэг зохиолчдын хүндэт багш Эдрэ цаг төрийн үмэн Хераны хонхор жүжигийн зохиолын суут майстер Донорвын намдаг агсны заяаны үлэмжийн сайхан үнэлж баршгүй буян тань алдарт их дамбын баасан сүрэнгаа эдүгэн 85 насныхаа мэлмиг хийсэн өлзийн учрлынхаа буцхан дээр Монголын буянтай ээжээр өргөмжлөгдөн Монголын утга зохиолын ертөнцид нэгэн хүнтэй суудлыг эзлэн суугаан энэ буюу Түүний үр хүүхдүүд нь аавынхан шавн байсан төдийгүй ертөнцийн харцгаан хатуу зөвлөнийг ээжтэйгээ хамтуулан өнгөрүүлэхдээ англи, герман хэлний орчуулагч, сэтгүүлч, бизнесмен болсон зэрэг өндөр боловсрал мэргэжилтэй хүмүүс болцоосон байна. Монголын төдийгүй ерөн аливаа уран бүтээлчдийн хажуудлын хань гэдэг бол уран бүтээлийг тойроход бас арт талын хүч нүдэнд харагдахгүй тийм хүч байдаг. Тэр их хүч юу яах зөвхөн би энэ цагтрын өмнөр жишээлж байгаа хэрэг. Түүнээс хойш одоо Эдрэ тэгээд автор Хераны хонхор энэ бүх жүжигүүдийг хийх мөн л ялгаагүй баасан хичээн хүч хөдөлмөр оролцсон. За би ч гэсэн мөн баасаагчийн одоо ач буйныг хүртсэн хүний нэг баасаагчийн ач буйн нар бол зөвхөн намдаг багшийн зохиол үтэл төдийгүй бидний зохиол бүтээлийн одоо өрөлдөж бүтээгч хэд одоо ач гавьяа байгуулсан ийм ачтан юм байгаамаа. Монголын уран бүтээлчдийн дунд байгаа их сайхан хайр сэтгэлийн түүх болвол түүхийн эзэн болвол манай Баасаагч юмаа гэж ингэж боддог юм л да. 1812 он шиг санаж байна. Оросын декабристуудын хөдөлгөөний дараа Сибирь цөлөгдсөн нөхрийнхөө хойноос олон Орос бүсгүйчүүд тэмцэж хайр дурлалын баатарлаг түүхийг бичиж байсан. Энэ түүхийг бол Монголын нөхцөлд Баасаагч би тавцсан юм гэж ингэж боддог юм аа. Сая Батбаяр хэлсэнчлэн үнэхээр Баасаагчтай таараагүй бол Монголын утга зохиол хохирох байсан. Цагдрын өмнөөс гадна намдаг гэдэг зохиолч сүүлийн авраг том бүтээлүүдээ хийхгүй байсан гэдэг нь
бараг эргэлзэх аргагүй тийм зүйл юм л да. Тэгээд үнэхээр ганц хүний цалингаар Васигчин цалингаар тэр олон жилийн турш цөхрөлтгүй уран бүтээлээ хийж явсан бол ар гэр сайн байсных, хань ижил сайн байсных, Васан эгч бол өөрийгөө одоо декабристуудын гэргийн шиг өөрийгөө золиослж энэ хүний төлөө тэмцэж байсны хайр дурлалын, утга зохиолын, Монгол дурлалын сайхан түүх байхаа гэж ингэж бодож байна. Аймгийн зүүн ангал сумын уугуул охин нийслэлийн чиглэлтэй дүүргийн 17 дугаар хорооны суугуул эргэн 85 насныхан далайн их жаргалыг эдлэн яваа ойд бим гөөгөөгвай Монголын буянтай ээжээр өргөмжлөгдөн өр хүүхдийн гарын ганцганд хөлигийн дөрөөнд хүргэсэндээ бахархан суугаан энэ буюу нутгийнхаа хүргэн баваанд хүүхэн өнгөрмөөгаа ганц дүүмэн байгаа нутагтаа Күрлбаатар гэдэг юм. Тэдэндээ ахтуу төрөлтөстэй минь хүргийё. Аласта охто охили Аласта Аймгийн Заамар сумын цагаан булаг нутгийн уугуул охин нийслэлийн Баянзүрхэд дүүргийн 18 дугаар хорооны суугуул эргэн Монгол Ардын хавсгал намын Ахмад Зүтгэлтэн нэрдэс сувлэгч эрүүлэг хамгаалах байгууллагын хүнд самбарын эзэн Ахмад Ажилтан 6 хүүхдийн алдарт их 60 гаруй ам бүлийн оройн дэд шүтэн болсон эдүгэ 81 насныхан жаргалыг эдлэн сууга лослын цэрэн дэжид дугай Монголын буянтай ээж болж Тэнгэрлэг өрс тэнүүн жаргалаан баяжуулсан юм аа. Түүний өр хүүхдүүд нь ээжийнхэн 40 жил ханьсан ханин болсон алдарт хүн бүх зэргийн эмнэлгийн даргын албыг хурандаа золтой хажиж явсан аав Чойндонгийнхаа нутаг усан алдарсан зуд болдоггүй тосон заамар зуурдаар үхүүлдэггүй Чойндон эмчилсэн мөнхийн дурсамжийг нь нэр төртөө өргөжлүүлсний дотор охин баяр жавхлан аавынхан ажил мэргэжлийг өвлөн ажиллахтаа Монголын 5 хурандаа эмэгтэй нэгээр тодорсон төдийгүй гэр бүлэрийн хурандаа золтны шанг татсан байхад хүүд авааням Петровс компаниг үүсгэн байгуулсаж түүний тэргүүн дэд захирлаар ажиллан нийгмийн хөгжлийн тендерт компани ялуулсан амжилтаар ээжийнхэн баяр дээр бас нэгэн баярыг нэмсэн бол түүний охин даваа сүрэн уянгийн сайхан шүлгийн тойрон бүтээж сэтгэл зүрхнийхээ медаль болгон ээждэн инхүү өргөсөн юм аа. Ээжтэй буянтай ээж болсонд нь зориулж би нэг хэдэг мөртлөж хэлэх гэсэн юм аа. Ээж таньдаа өргөх үг. Ээждээ зориулж би шүлэг үчиж чадахгүй нэ. Сэтгэл байлаач авьяас хомсдоод байх юм. Ээждээ зориулж би өглөг өргөх гэж барахгүй нэ. Санаа байлаач сачи дутаад байх юм. Ээжигээ хайрлаад би буян амлаач бүтэхгүй нэ. Биеийн томч бэлчрэн вагдаад горгүй юм. Ижигээ махтаад би өрөөл айлдаач нэмэргүй нэ. Үг нь олонч уйлэн мөксдөд байх юм. Үлийгч болов хөөх санаа сайхантай ээждээ эхэлж мэндэлсэн өрн болж харин чадсан юм. Үхлийгч болов зайлуулах заяа сайтаа таньда инхрийнхэн 5 хүүхдийн дагуулж бас ирсэн юм. За. Улс аймгийн малчин сумын уугуул нийслэлийн Багнуур дүүргийн суугуул эргэн 4 хүү 5 охин 9 хүүхдийн алдарт их дархан бэр аймгийн Удаадараагийн авраг малчин Эдэвгэгийн 78 ам бүлийн хүнэлт хүн болсон Камайн Согсоогай Монголын буянтай ээжээр өргөмжлөгдсөн
Өр хүүхдүүдийн дотроос Сум аймгийн Авар малчин, Багнуурын Монголын хувьсгал залуучуудын эвлийн илгээлтийн анхны эзэн, онц тээвэрчин, Осолгүй мандаа жолооч Цолтон, Монголын хувьсгал залуучуудын эвлийн төв хорооны тэргүүний ажилтан залуу Алтан медальт, аймаг системийн хөтөлбөрийн авраг, Хурц Арслан, спортын майстер, нийслэлийн тэргүүний санхүүж өргөмжлөлт, нийслэлийн шилдэг тэргүүний залуу шагналт, өр хүүхдүүдийн баяр баясгалан болон багнуурчуудаан алдаршуулсаар энхүү явна. Дорн аймгийн халахгүй сумын Улаанжуулууд нутгийн охин, өссөг өргөгч Алтай, Улаанбаатар зочдлын зохион байгуулагч, Монгол Ардын хавсгал намын Ахмад Зүтгэлтэн, Дөчхөрийн ам бүлийн хүндлэлт хүн болсон журмдын Цэн Дугай, Монголын буянтай ээж болж өөрийн үнэнч нөхөр, манай улсын цэрэг армийн нэрт хүн, Хурандаа генерал, бүгд найрамдах Хятад улс, бүгд найрамдах Ардчилсан Солонгос ард улс, бүгд найрамдах Социалист Чехословак улс, бүгд найрамдах Болгар ард улс, бүгд найрамдах Ардчилсан Солонгос ард улс, бүгд найрамдах Социалист Урмын улс, Албан зэрэг орон суугаа Монголын элчин сайдын яамны зөвлөх, элчин сайд, Сүхбаатарын болон Баялдааны хийгээд хөтөлбөрийн гавьяаны Улаан түүхийн одонт, Ардын хурлын 2 удаагийн депутат асан Арвдангийн хаан үрсийг сайн хүний зэрэгт хүргэн онц бөгөөд бүрэгт элчин сайд, доктор, магистр, корпорацийн ерөнхийлөгч, Монгол улсын ерөнхийлөгчийн ахлах зөвлөх, үндэсний аюулгүй байдлын нарийн бичгийн дарга зэрэг нэрх хүндтэй өндөр хариуцлагатай албыг хажуулсан зэрэг гигэн сайхан ач буйнаараа өр хүүхэд аж зээ 30 хүрхэн бэрүүдэн баясуулан буянт нөхрийнхөө гэрэлт сүлдэн болсон Монгол цэргийн музейг инхүү үзэн сайн ханыхан сар шүүсийн амжилтыг бахархан яваан энэ буюу нийслэлийн баян зүрхэд дүүргийн 4 дугаар хорооны суугуул иргэн 7 хүү, 1 охин, 8 хүүхдийн алдарт их, дархан бэр, алдарт ширмэлч, уран гарт ойлчин, 3 ач зээ, 18 дээд, тусгай дунд улсралтай, 6 оюутан, 13 сурагч бүхий 75 ам бүлийн бахархал болсон бүр жавын намжилж явгай. Монголын буянтай ээж болж өөрийн хүү хэлийн цэргийн чөлөөнд байгаа Хурандаа, онц хилчин Баасангийн дан баяран хуваалцсан шинжлэх ухааны доктор хүү арагчаа нийслэлийн шилдэг өрхийн эзэгтэй 9 хүүхдийн алдарт их дархан бэр цэвгд нарийнхан хамт энхүү баясан суунаа. Нийслэлийн Сүхбаатар дүүргийн 15 дугаар хорооны суугуул иргэн 3 хүү, 7 охин, 10 хүүхдийн алдарт их дархан бэр Монгол Трансын Улаан түгт Зис 5-ын анхны эмэгтэй жолооч Төв жаргалын Бадам хандгай 85 насндаа Монголын буянтай ээжээр өргөнлөгдөн спортын сурвалсан үр хүүхэд ач зээ нарийнхан хамтаар Монголын үндэсний олимпийн хорооны хүндэтгэлийн музейг үзэн тэдгээрийн авиас бэлэг хүч чадал шид хутгийг бишрэн яваан инэ. Тийм ээ, түүний өр хүүхдүүд нь волейбол, хөнгөн атлетик, хүндийн өвөлтийн спортын майстер, дэд майстрын болцлыг биелүүлэн майстер болцоосны дотор волейболын эмэгтэй улсын 5 удаагийн авраг багийн гишүүн 30 гаруй алт мөн хүрэлэн медалийн эзэн 1, доктор, магистр 4 гэх мэт алдар сууднууд болцоон ертөнцийн чимэг ерөөлийн дээд ээжийн энхүү баясуулан явнаа. Манай улсын нам олон нийт залуучуудын байгууллагын нэр зүтгэлтэн Сүхбаатарын болон хошоо хөлбөрийн гавьяаны Улаан түвгийн одонд Монголын хувьсгал залуучуудын эвлийн төв хорооны нарийн бичгийн даргасан Хантай Шируулын аймгийн Дэлгэр хаан уулын хошууны Баян уулын тэс сумын Улаан хад буюу одоогийн Завхан аймгийн тэс сумын Унган охин Бэгзийн Гүнсэн гуайг Монголын залуучуудын холбооны ерөнхий нарийн бичгийн дарга, Азийн залуучуудын холбооны нарийн бичгийн дарга Зоригт Баатар түүнийг Монголын буянтай ээжээр өргөмжлөгчдтэй холбогдуулан хүлээн авч уулзан халуун баяр хүргэн түүний алтан сайхан сургаал, ажил амьдралын ариун баялаг туршлагын сонсч санал бодлон солилцсон Монголын агамдын тухай хуулийн дагуу түүнд хүндгэл үзүүлэн урд удаан наслан энх тунх сайн сайхан амьдарч ярахын үлзийтэй ерөөлийг энэ үеэр өргөн дэвшүүлсэн юм аа.
Сэцэн хан аймгийн буюу одоогийн Хинти аймгийн мөрөн сумын ноён уулын унган охин Монгол Ардын Хувьсгалт намын төв хороо бүгд найрамдах Монгол Ард улсын сайд нарын зөвлөл нийгмийн аюулаас хамгаалах яам зөвлөсөд бүгд найрамдах холбоо тулс бүгд найрамдах Өнгөр Ард улсын элчин сайдын яамны бичиг хэргийн эрхлэж асан гадаад явдлын яамны хүндэт жуухан эзэн Сэдэнгийн хорол огой Монголын буянтай ээж болж өөрийн халамжит хань цэргийн хурандаа дөрвөлжин болон Монгол улсын худалдааны төдийгүй соёлын тэргүүний ажилтан гадаад хэлний орчуулагч багш төгөлдөр хуурч хүний их хэмж инженер олон улсын эрх зүйн зэрэг үр хүүхдүүдийнхээ магнааг инхүү танилглээ. Монголын ард түмний суут хүү их жанжин Сүхбаатарын үлгийн нутаг Сүхбаатар аймгийн халзан сумын шилийн сайн ирсэн их шүтэн Монгол төрийн тахилгад Алтан овоогийн унган охин Нээслийн хан улдүргийн 9-р хорооны суугуул иргэн 6 хүү 6 охин 12 хүүхдийн ачид ээж 10 оюутан 29 сурагч бага насны 16 хүүхэд нийт 141 амбулын эрхэм хүн болсон алдарт их дархан бэр Пөрвийн долгоргой Монголын буянтай ээж болж ажилчин, жолооч, оюутлчин, хуульч, агрономч, цэглэгаанчин, үсчин, тогооч, худалдагч, эдийн засагч, нэгтлэн бодогч, сүлжигч, гагнуурчин, малчин, эмзүүч, хүний багамч, багш, сэтгүүлч, зоотехникч, нисхийн техникч, малын эмч, инженер, операторч, геологч, талах нарийн бовчин үр хүүхдүүд ажил зээ 30 баясуулсан юм аа. Монголын ахмадын байгууллагын дээд газар болох Монголын ахмадын холбооны өдөрт зөвлөлийн дарга Цэн Сэрэнгийн урилгаар түүний өрөөнөм бараалхан ажилтнуудаа үр хүүхдийнхээ хамтаар золхон байгаа энэ буянтай буурал бол Нээслийн унган иргэн Монгол Ардын Хувьсгалт намын төв хорооны дэргэдэх эмэгтэйчүүдийн төв зөвлөлийн орлогч дарга намын төв хорооны эмэгтэйчүүдийн тасхийн эрхлэгч Монголын энх тайван найрамдлын байгууллагын ахмад ажилтан бүгд найрамдах Монгол Ард улсын ардын хурлын тэргүүлэгчдийн дэргэдэх хувьсгал тэмцлийн ахмад зүтгэлтний хорооны хилцээсийн дарга зэрэг хариуцлагатай өндөр албан тушаалыг нэр төртөө олон жил тасралтгүй 42 жил хашин Монгол Ардын Хувьсгалт намын 12, 13 дугаар их хурлын төлөөлөгч намын төв хорооны дэргэдэх намын хянан байцаах комисс Улаанбаатар хотын Монгол Ардын Хувьсгалт намын хорооны дэргэдэх намын комиссийн гишүүн Монголын үйлдвэрч нэвлэл Монголын улаан загалмаа нийгэмлэгийн их хурлын төлөөлөгч Ардын хурлын чуулганаас улсын дээдшүүлэн гишүүнээр 80 жил сонгогдсон ажиллаж явсан Монголын ахмадын байгууллагын ахмад зүтгэлтэн Норжингийн хамгай аян 2 насндаа Монголын буянтай ээжээр өргөмжлөгдөн өөртөө тохиолдсон баярт үйл явдлаа инхүү хамт олонтойгоо хуваалцсан юм аа. Уг шагналыг багтан авч байгаа энэ хүнлэлт алдарт ээж Монгол зөвлөлтийн яруу алдарт дайчдын гэрэл цамхаг үе үеийнхний ял дамжилтын бахархал болсон зөвлөлт Монголын дайчдын гэгэн дурсгал хүндэтгэлийн цогцлбор бүхий зайсан толгой дэх зөвлөлтийн дайчдын төвд хөшөөг зорин яваа игэл жирийн атла энгүү үлсийн буянтан тэрээр Төв аймгийн сэргэлэн сумын сонгон хайрхны байшинтын хотхны охин 5 хүү 4 охин 9 хүүхдийн алдарт их Хөдөлгөөний сургуулийн тэнхмийн эрхлэгч асан Гомсөрөнгийн заяаны хань Даржаагийн онцгой туулсан амьдрал тугалсан орон гэр ажлынхаа тухай өр хүүхэд ажлын нартан ярихтан зайсан толгойд хүүхэд наснаас гүйж гарсан хүү Баторн уулын спортын олон улсын хэмжээний майстрын энд хүрснийг нь дурссан юм аа. Манай улсын нам төрийн нэр зүтгэлтэн инх тайвныг бэхжүүлэхийн төлөө олон улсын нэр чагналт самбуугийн нэрэмжит Мадажихан эрдэм шинжилгээний хүрээлэнд залуу үеийг халамжлан хүмүүжүүлэгч 5 жилийн удаа дараагийн гавшгааж болтлон ажиллан Монголын мал эмнэлгийн байгууллагын ахмад зүтгэлтэн болтлон өсөн дэвжиж үр хүүхдийн сайн сайхан хүний зэрэгт хүргэсэн амжилтаараа Монголын буянтай ээжээр өргөмжлөгдөн эдгээр халуун амбулийнхын хайр хэлбэрлэлийн шүтэн болсон дон багархан яваан энэ билээ. Энэхүү баярт үйл явдлыг Мадажихан эрдэм шинжилгээний хүрээлэнгийн удирдлага давхар хуваалцсныг энд хэлэхэд юутай гайхамшигтай учрал байгмээр санагдсан юм аа.
хүүхдүүдтэйгээ баясан сууга энэ хүн бол Баянхонгор аймгийн Баянлаг сумын уугуул Нээслийн сонгон архин дүүргийн 21-р хорооны суугуул иргэн тэргүүний нэгдэлтэн цол өргөмжлөлтөө 50 жилийн удаа дараагийн гавшгаач өрн гартан гар хивсчин 4 хүү 4 охин 8 хүүхдийн алдарт их дархан бэр 50 гаруй амбулын өлзийт буурай Батын хан дугай Монголын буянтай ээжийн нэгэн болсон юм. Түүний үр хүүхдүүд нь багш, нэгтлэн бодогч, совилогч, холбооны инженер, эдийн засагч, трактор компани жолооч зэрэг ажил мэргэжлийг эзэмшин Монголын хувьсгал залуучуудын эвлэлийн төв орооны тэргүүний ажилтан, арга зүйч, ахлах багш, ардын боловсролын ба эрүүлийг хамгаалах санхүү банкны тэргүүний ажилтан цолтон болцгооч Монголын хувьсгал залуучуудын эвлэлийн төв орооны тэргүүний ажилтсан залуу алтан медальтны энд хүрэн байгууллага системийн хөтөлбөрийн аваргаар удаа дараа шалгарч хөтөлбөрийн гавьяаны ба алтан гацсодонгоор ингрэмлан буянтай ээжийн буян гიშгийг арвижуулсаар байгааг энд өгүүлсв. Цэцэн хан аймгийн Бангийн хошуу буюу одоогийн Баянхонгор аймгийн Заг сумын Аршаантын ташуун нутгийн охин Сум аймгийн удаа дараагийн авраг малчин Эдүгэгийн 60 гаруй амбулын хүндлэлт хүн алдарт их дархан бэр дашийн дулам сурангаа өөрийн ажизээ 30 болох 4 оюутан 11 сурагч 9 яасал цэцэрлэгээр хүмүүжиж үрсэн баясуулан Монголын буянтай ээж болсны тохиолдуулан түүний хүү 5 хошуу малын магтаалаар чин сэтгэлийн медалгаа өргөсөн юм а. Магтаалаасаа унш айлтгая. Зээ адун сүргээ магтуул адрах гэдгийг тэнчин аягтэр сүрхий юм ал шүү. Адун сүргийн мандаа болсон аратан чанын зүргээ шантраасан адун сүргийн хутгаар нь хураач хорн. Түүний хүүхдүүд нь аймгийн удаа дараагийн авраг малчин асан аав лаажвахын хөдөлмөрч ажилсаг авиаслаг дайчин чанарыг өвснөөс сум байгууллагын авраг малчин тээвэрчин хөдөлмөрийн авраг 5 жилийн гавшгаач осолгүй мандаа жолооч цолтон болцоож малчин 4 төрөн гарч бусад нь мал зүйч биологч орчуулагч жолооч төмөр замчин хуульч инженер цэргийн ажил мэргэжлийг эзэмшин алдарших болсон байна. Завхан аймгийн Отхон сумын уугуул Нээслийн хан улдуургийн 1-р хорооны суугуул иргэн Алтан гацсодонд хөдөлмөрийн хүндэт медальт 5-6 дугаар 5 жилийн гавшгаач үйлдвэр хурцлын тэргүүний ажилтан 1943 оны улсын ударныг цолтон аавын малгай хатамдаран Монголын залуучууд оюутны анх тугаар их наадмын тэргүүн байрын шагналд хүртэгч